Зя юу яцхан амьдрал хэрэг байна. За тэгэхээр хэдүүлэнгийн өнөөдрийн сэдв болохоор философийн сэдвийг нэмэх нь бас spirituality ингээ хуваана. Тэгэд хойноос нь юу вэ гэвэл divine masculine болон divine feminine энерги гэж яг эцэг юу вэ? Энэ бидний хосын амьдралд, энэ бидний утга учир, энэ бидний бусад амьдралын хэсгүүдэд яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар би ярих болно. Тэрний өмнө таад миний Instagram ингээ харсан бол би өдөр болгон 10 философчийн өөрөөр ингээд нэг контентэд ингээ хийсэн байгаа тий. Тэгээд тэдгээр ингээ философчд ингээ бидний амьдралын тэр утга учиртай сонголт гэж яг юу вэ? Хайр гэж яг юу вэ? Оршин байх ингээ нэг ухтгун гэж яг юу вэ гэдэг тал дээр би угаасаа ингээ нэг жижигхэн байдлаар ингээ контент хийсэн. Тэгээд тэрүүнтэй ингээ холбоотойгоор each философч болгоны тухайн хичээлийг би онлайн ингээ видео хичээл болгож вебсайтн дээр оруулсан байж байгаа. Тэгээд 15-20 минутын урттай each хичээл болгоно. Тэгээд энэний өмнө ч гэсэн угаасаа би бас бахан хичээлүүд ингээ оролцсон байсан. Тэгээд энэ сарын төгсгөлөд миний вебсайтны 25 орчим хичээлтэй болно гэсэн. Өнөөдрийн байдлаар миний 3 дахь ингээ нэг философийн хичээлийн видео ингээ орсон байгаа. Тэр нь болохоор Slava Žižek. Хэрвээ чи хайр дээр кондишн тавьж байвал наа чи хайр биш үү? Тэнийг муу хайшаа гэдгийг айгүй хөөрхөн ухаантай байдлаар амьдралд нэг практик байдлаар ингээ нэг оруулсан. Хойноос нь болохоор би маргаашнаас таротын уншлагын арга барилаа өөрчлөхөөр шийдсэн. Яаж вэ гэвэл би 12 ордоор биш бүлэг ингээд нэг хувааж ингэж нэг үзэж нэг оролт. Тэгэхгүй бол бас арай их нэг цаг хугацаа авч ийн арай их энерги ингээ аваад байгаа байхгүй юу. Тэгээд энэ ингээд нэг дажгүй ингээд миний зүн сон gut feeling хүртэл ингээ айгуу сайн ажиллаад байж байвал энийг би ингээ цаашдаа ч гэсэн ингээ өргөжлүүлээ. Тэгээд вебсайтн дээр илүү гүнзгий ингээ нэг хэсгүүд ингээ оруулна гэсэн. Тэр таад миний ингээ нэг оюуны үйл явцыг ингээ нэг дэмжээ гэж ажил миний subscription-аас нэг сонирхоод үзгүй. Окей. Олон талаар ярих яах вэ? Хідүүлээ буцаад сэдвлэг орцгоё. Divine masculine энерги бид нэр ингэж ойлгож байна. Authoritative хамгаалах. Амьдралын ингээд нэг pressure буюу энэ дарамтыг тэсэж гарч ирэх. Шуурх шиг нөхцөл байдлууд, төвөгтэй нөхцөл байдлуудад нэг нуруугаа алдахгүй шиг нэг ухаантайхан шиг сэтгэл нэг гатлах гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд нэг divine masculine энерги ажилладаг. Divine feminine энэ нь болохоор эмчлэх, эмоц илэрхийлэх, хайрлах, инэрх гэдэг иймэрхүү ингээд илэрхийлүүлээд байхгүй. Гэтэ энэ хоёрын энерги хоёулаа бидний дотор яг байдаг. Надаа ч ингээд нэг divine feminine байгаа, divine masculine ч ингээд байж байгаа. Тэгвэл хэдүүл ингэж ойлгож болж байна. Энэ хоёр тэгвэл яг яагаад бид нар ойлгох хэвтэй? Энэ хоёр бидний хосын амьдралд яагаад чухал юм? Энэ амар чухал. Би ингэж анзаарч ирсэн. 2 жилийн өмнө BX-ээс ингээд салж байхад миний ингээд бүхий л ажилласан нураад байсан байхгүй юу? Миний бизнес ингээд нэг ашиггүй болоод кофе шоп жижиг болох гээд дараа нь тэр нь ч ингээд болохгүй, тэр нь ч ингээд нөөдөж юм шиг тэр ч ингээд асуул гарч би гайхаад за энэ юу болоод байна гэд дараа нь ингээд ойлгосон байхгүй юу? Яг бид хоёр ингээд нэг салахын ингээд 2 сарын өмнө цаашаа ингээд нэг эмоцнуудаа татаж авч хэлж ирснийг би анзаарч л байсан л та. Тэгээд spiritual ингээд зүг дээр болохоор тэр зүгээр миний төлөө залбирхаа болсон байгаа байхгүй юу? Залбирна гэдэг нь нэг юм шашинлаг утгаар залбирах би огт яриаггүй шүү. За зүгээр л за окей би амьдралаа бодъё доо гэл энерги татаа аваад эхэлчихэж байгаа байхгүй юу? Divine feminine энерги болохоор masculine энерги spiritual зүгээр ингээ хамгаалдаг гэж ярьдаг байхгүй юу? Хамгаалдаг. Тэгээ нэг анзаарч исэн бол шүү дээ. Тэ нэг сайн байгаа эрэгтэй хүний ард нэг үргэж нэг эмэгтэй ингээ байждаг яриад байдаг шүү дээ. Энэ хатуу ухаантай биш байхгүй юу? Нөгөө эмэгтэй нь ухаантай биш байхгүй юу? Зүгээр нөгөө эмэгтэй нь gut feeling буюу мэдрэмж байдаг. Хөөе хараа энэ хүнд нэг итгэхэд хэрэггүй хаагш. Нэрнгээсээ л үгийн сонсох бол ойлгомжтой байгаад байдаг тийм. Тэгээ угаасаа нөгөө нэг амар сайн гэдэг нөгөө нэг 8-ачд нэг зүйл юм bijтэй байхгүй. Эхнэрийг нь ятгачих юм бол тэр дийл угаасаа амжилттай бол юм бидтэй байхгүй. Тиймээс divine feminine энерги угаасаа үргэлж өөрийнхөө энергийг цэвэрхэн байлгах хэрэгтэй гэдэг ойлголт чинь байхгүй юу? Яаж ивэл штэ те хэрвээ чи амар өндөр body countтай тэгээс ингээ жоохон нэг хүн болгонтой ингээ ангаагаад ингээ байж идэг бол угаасаа тэр эмэгтэйгийн одоо тэр нэг гоё энерги байгааз яг юм ловор болоод эхэлтэй байхгүй. Тэгээ тэр хүнтэй ингээ хамт байж исэн эрэгтэй хүн угаасаа бүр 1000 хэсэжсэн ч гэсэн сүнөөд байдаг шиг. Эсвэргээрээ ингээ нэг өөрийнхөө ингээ нэг ухаан, өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө ингээ нэг хийл буюу эмчлэх, инрэх, тэтгэх, эмпати гэдэг зүйлүүдийг үргэлж ингээ нэг хадгалдаг. Тэгээ тэрийг ингээд үргэлж ингээд нэг авч явдаг ингээд эмэгтэй хүний хажууд байгаа эрэгтэй хүн.
цаанаасаа бүх хийлингийн ажлууд ингээ бүтдэг. Тэгээд сонирхолтой ингээ нэг гой үйл явдлууд ингээ байн гарч ирж байгаа байхгүй юу. Тэгтээ нэгэнт ингээ нэг тэр эмэгтэй энерги татаад авсан бол тэгээ бүх юм жижиг окей тийг ойлгож болно. Тиймээс ингээд би яг тэр үед ингээд X-ийн талаар ингээд бодонгод яалтчгүй ингээд нэг цаачаа угаасаа ингээд надаас ингээд нэг илүү healing energyтэй, надаас илүү empathy өндөртэй ингээд байсан байна. Тийм бодооч тэр угаасаа ингээд хадтай байж хатаас тодорхой хэмжээ миний ингээд нэг ойлгоогүйсэн зүйлүүд ойлгож гисэн тодорхой хэмжээгээр бас ингээд нэг би тэр үеч өөрөөс болдгоо баачгаа ингээд байсан байгаа байхгүй юу. Тэгээ магадгүй яг хэрвээ ингээд нэг тэр байгаагүй бол манай X ингээд энергиэр ингээд наваа хамгаалах гэсэн би өдөрч бас нэлээд олон ингээд нэг төвхтэй юмнууд ингээд нэг хийцэн л ингээд сууж явах байсан л да. Тиймээс ингээд нэг окей энэ бол divine feminine energy юм байна. За divine masculine яаж ажиллах юм? Би бас нэг анзаарч ирсэн. Ингээд X-тэй ингээд бэлэг авч өгдөг ч юм уу, эсвэл ингээд нэг хөрх ингээд нэг эрхлүүлэл инхрийлэл тэгэл нэг ингээд хамгаалж магаал afford ингээд хийж өгөнгүүд ягаад ч мэдгүй цаанаасаа амар гоё ажлын саналууд ингээ орж ирдэг. Цаанаас ингээ нэг хөгжлөө үйл явдлууд ингээ миний амьдрал ингээ болоод байдаг гэсэн байгаа даахгүй. Энэ бас амар сонирхолтой. Тэгэхээр энийг Аристотель би буруу санаагүй бол ингэж дүрсэн мэт. Эмэгтэй хүний энерги яг хөрс шиг. Эрэгтэй хүн болохоор үр тавьдаг. Тэгэхээр чи хамт байгаа эмэгтэй хүний яаж ингээ халамжлана зөрүүлээд ингээ нэг эрдгээ гэдэг л ингээ ойлголт ингээ гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ ингэж ойлгоё. Бидний хувьд бол ингээд feminine ч masculine ч зэрэг амар хөгжсөн байх хэрэгтэй байхгүй юу? Зэрэг шүү. Нэг нь ингээд нэг амар гоё энерги ингээд нэг хамгаалаад яваад байдаг. Нөгөөх нь ингээд нэг юм донтой өлгчийн энергитэй ингээд байгаад байх юм бол энэ хоёр мянга хичээгээд угаасаа ингээд нэг хамтын амьдрал нь сүрнэ. Окей. Тэгэхээр би энийг заавал хамтдагч хамтдаа хичээх гэдэг ингээд ойлголтоор ингээд нэг ярьж байгаа шүү. За тэгвэл штэ те ингэж ойлгоё. Би саяхан бас ингээд рандом хүмүүстэй пи уугаад ангалзаа ингээ явж байхдаа нэг хосыг харсан. Тэгээ миний мэдрэмж нэг юм хэлээдсэн байхгүй юу? Найзлуу нь болохоор ингээд нэг амар том төсөл эхлүүлэх гээл ах шиг л байлээ л дээ, нэг юм арга хэмжээ зохион байгуулдаг ч юм уу нэтэр. Би миний gut feeling юу гэж мэдэрсэн бод энэ арга хэмжээ угаасаа амар амжилттай болно гэж л би бодсон. Би тэр хүний талаар мэдэхгүй. Гэтэ миний мэдрэмж бол яг тэр хүний харангуут энэ залуу хийж байгаа угаасаа амжилттай болох юм байна. Нэгт энэ залуу энерги ингээ харангуут өөрийн өрөөсөө хинт ч ингээ батлах гэж оролддоггүй залуу байхгүй юу? Тэ? Би ийм ингээд нэг зүйлтэй ш. Би ингэдэж тэгдэж ингээ нэг юм validation болон approval гэж ярьдаг тэ. Тэгээ нэг нь хүлээн зөвшөөрөгдөх, батлах гэж оролдох гэдэг зүйл маань байхгүй. Зүгээр л тэр хүн би энэ хийж байгаа зүйлдээ дуртай байна. Тэгээ би хүмүүст ингээ сайхан сервис өгье. Би ингээд за тэгээ миний сервисийг хүмүүс ингээд нэг аваад appreciate гэвэл сайн байна. Appreciate биш бол за одоо яа хөвдөл гэдэг л нэг юм л залуу. Тэгээд найз өхнө штэ те. Найз өхнө болохоор энергийн хувьд амар gut feeling өндөртэй юм шиг харагдсан тэр охин. Энергийн хувьд найз залуугийн ажлыг хамгаалаад яваад байгаа байхгүй юу? Бүтлгүүтлээс. Тэгэхээр эмэгтэй хүний тэр divine feminine гэдэг энерги болохоор одоо сүнслэг орчинд ч юм уу эсвэл 5D ертөнц гэж яддаг штэ. Тэнд ингээд нэг эрэгтэй хүний хамгаалдаг гэж үздэг бол эрэгтэй хүн болохоор энэ бодит 3D амьдрал дээр эмэгтэй хүний хамгаалдаг байхгүй юу? Яаж ч цаа годомжинд ингээд нэг юугийн согтуудад таарад нөгөө хүн чинь ингээд дайрах юм бол эрэгтэй нэг шанаад нэздэхгүй тэгээд найзг нь урдаа гараа солиот юм шиг байж болохгүй шүү дээ. Мөн адил ингээд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ингээд бодох юм бол илүү ингээд мэдрэмж өндөртэй. Тэгээ илүү ингээд empathy ингээд өндөртэй байдаг болохоор угаасаа одоо нэг юм харагдахгүй байгаа зүйлийг харахтаа сайн болохоор эрэгтэй хүнд ингээд сигнал болгож ингээд анхааруулад яваад байдаг байхгүй юу? Тийм. Яг иймэрхүү ингээд нэг харилцаа ингээд хамаарлаа энэ хоёр ингээд нэг ажилт юм аа. Тэгээд divine ингээд нэг masculine болохоор яг л уул шиг байдаг тий. Таад ингээд нэг анзаарах юм бол айгүй гоё залуучууд байдаг. Тэдгээр ингээд залуучууд ингээд ямар байдаг вэ гэвэл одоо нэг юм хүн чанартай одоо тэнгүүтээ нуруу нугардгөө тий. Хүүхэн болох ингээд гарч ирэл гингүүт ингээд нэг солиороод ингээд явдгөө тий. Тэгээд яг ингээд хажууд байгаа ингээд эмэгтэй хүнд айгүй гоё өмнөнд тэрэг айгүй гоё яцардаг, халамжилдаг, инхрээлдэг наа гэдэг. Тиймэрхүү ингээд нэг эрэгтэй хүн болохоор амар гоё ideal divine masculine энерги болж байгаа байхгүй юу? Энерги Kanye West-ийг би ингээд амар гоё divine masculine гэж би боддtiin. Тэгээд divine feminine энерги болохоор айгүй ингээд юу гэдэг штэ.
Тэр нөгөө нэг юм алгатай шиг эрхлэнэ гэж би бол огт яриаггүй шүү. За гэтээ ямар ч лсэн одоо найз залуу нь ингээд нөгөө нэг өөрт нь ингээ анхаарал тавьж байгаа, халамжилж байгаа. Тэгээд өөрийг нь гоё эрхлүүлж байгаа. Тэгээд өөрийг нь хамгаалж байгаа, өөрийг нь тайван, аюулгүй, тухтай мэдрэмжээр үргэлж ингээ хангадаг. Маргааш ингээ айц майц тиймэрхүү ингээ төгшөл мөкшөл гэдэг зүйлүүдийг ингээ алга болгож өгдөг. Тэр эмэгтэй хүний зүгээр л тайван байлгадаг. Тэгээд ингээ нөгөө нэг гоё инхрийлт ингээ байх юм бол тэр эмэгтэй цэцэглээл яваад байна. Тэр эрэгтэй ч гэсэн ингээл яваад байна. Тэгээд энэ хоёр энерги угаасаа амар чухал. Бидний хувьд бол хосын амьдрал чухал чинь яг юм баггүй юу? Яаж ингээд нэг ойлгох байвал Conor McGregor гэдэг тамирчин байдаг. Тэр тамирчны одоо хэдүүлээ түүхийг хальт ингээ ярих хэрэгтэй одоогүй заавалчгүй. Conor McGregor болохоор анх UFC-д ингээ орохын өмнө plumber буюу одоо нэг сөөхийн ажилтан байсан байгаа даахгүй. Тэгээд найз хүн ингээ хэлж ийсэн чи бэлтгэлдээ зур 100% анхаарч байгаа. Би чам чадна гэдгийг мэдэж байна. Тэр тамирчин ингээд нэг сурган чи ингээд дуулдаагүй байхад тэр эмхтэн яагаад чи мэдгүй мэдэрсэн байгааз Conor McGregor яг юм дуулахна гэд сурган ч байхгүй шүү. Окей. Тэгээд би чиний бүх ингээд жимний төлбөр бүгд ингээд чи ингээд нэг афорт би зүгээр чамд итгэж. Би чамд ингээд нэг all in let's fucking get it. Тэгээд Conor McGregor яг үндэ manifestation-ыг амар сайн хийдэг байхгүй. Яаж вэ шүү дээ те цаа чи ингээд нэг UFC-д ингээд орж ирэлцээ чи хашрааж ингээд өгч ийнө да. Тэнгүүтээ яг эхнэрийнхэн яг энерги нь яг Conor McGregor-ыг амар ингээд нэг хамгаалаад явуулсан байгаа байхгүй. Мэдээж ойлгомжтой Conor McGregor тэрний дараа хамгийн өндөр цалинтай ингээд тамирчин боллоо. Хамгийн алдар нэрд ингээд хүрлээ нэтрэ. Тэгээ Conor McGregor ингээд нэг би энэ дотор угаасаа юу хүсэж байгаа угаасаа би манифест хийсэн би яг энийг ингээд нэг хийх болно нэтрэ гэдэг зүйлд амар сайн. За гэхдээ шүү дээ те энэ хоёр ингээд хамтдаа амар power couple-ууд амар гоё ингээд байж чадсан байгаа даа. За одоо Conor McGregor-ийн уналттай гарч ирсэн. Уналт. Яасан бэ гэсэн чинь 2 тулаан 21 оны тулаандаа хөлөө ухлаад саяхны тулаандаа дахиад шүрмсөө ингээд тасалж байгаа байхгүй. Яагаад унаад байна? Яагаад Conor McGregor-ийн тэр бүх амжилтууд алдагдаад байна? Яагаад бол Conor McGregor ингээд яг ингээд нэг амжилтын оргилд ингээд хөрөнгүүтэй одоо жоохон toxic masculine болсон байхгүй. За одоо ч бүх юм сөнөөж эхэлж байгаа. Араараа 50 архиун шоуд нь хүүхэнд нь whatever the fucking case. Тэгээ эхнэр нь гомдсон ч юм яасан ч юм аа. Тэгээд энергийн хувьд би яг тэр хоёрын амьдралын яг дотор нь орж үзээг болохоор бүр яг юу болж байгаа мэдэхгүй байна. Гэхдээ spiritual зүгээс гадарлагаар нь яриад байгаа шүү. Зүгээр залбирхаа болцсон байх Conor McGregor-ийн төлөө. Тэгээ энэ залбирал гэдэг зүйлийг Conor McGregor өөрөө ч гэсэн ярьж ирсэн. Ингээд би яг өөрийгөө аврахын тулд зүгээр тулж байна гэдэг ч юм уу тийм хүн ингээд байдлаар ярьж байгаа. Энэ залбирал гэдэг зүйл чи өөрөө ингээд шашинлаг утгаар би ерөөсөө яриаггүй шүү. Зүгээр бид нар зүгээр ингээд нэг хоох ингэж хэмсэн, тэгч хэмсэн, энийг хийж хэмсэн гэдэг чинь өөрөө зүгээр залбираал яваад байгаа хэлбэрхгүй юу. Тийм зүгээр тэр утгаар хэлээд байгаа шүү. Би амьдралаа ингэж гоё авч явмаар байна. Би нөхөртөөгөө ийм гоё баймаар байна. Би тэрийг мэрэн тэгмэрэн гэдэг чинь өөрөө тэр залбирлын зөв хэлбэр л байхгүй юу. Заавал энэ шашин гэдэг утгаараа биш. За тийм байна. Тэгэхээр энэ хоёр ингээд нэг яг healthy ингээд нэг masculine болон healthy feminine энерги байхдаа амар power couples ингээд байсан бол нэг нь унаад эхлэнгүүт тэгэл жижиг ингээд болоод эхэлж байгаа зү. За тэгвэл ингээд нэг toxic ингээд нэг feminine гэж яг юу вэ? Toxic ингээд нэг feminine энерги болохоор юу гэдэг өөрийнх нь одоо нэг энерги ерөөс хамгаалдаггүй эмэгтэй нэг хэлтэй. Ялангуяа бодож үзье. Секс. Эмэгтэн эрэгтэйнээс илүү секс дээр энергийн хувьд илүү sensitive буюу эмзэг байдаг. Тийм болохоор ингээд бодоод үзтээ бид нар body count буюу хэдэн үнэтэй унтсан гэдэг зүйлийг аягүй хөнгө ярьдаг те. Тэгээ энэ нь өөрөө одоо тухайн эмэгтэн одоо унтсан эрэгтэй хүн болгоных одоо нэг юм trauma ч юм уу, karma ч юм уу, negative энерги болгоныг шингээгээ аваад байдаг байхгүй шингээгээд. Тэр утгаар ингээ яригддээ шүү. Түүнээс би юу ярьжлаа л да. Шингээгээд аваад яваад байдаг. За тэгвэл штэ те ингээ нэг юу вэ? Амар ингээ нэг ухаалаг эрэгтэй амар divine masculine те. Амьдрал амар гоё хамгаалаа, protect тэгэл ингээ яваад байдаг эрэгтэй. Тэгээд тэр divine feminine энерги нь ингээ нэг юу гэх энерги хамгаалахгүй араар нь тавьдаг ч юм уу, жоохон dishonest ингээ байдаг ч юм уу, эсвэл нэг empathyгаа үргэлж
одоо нөгөө хажууд байгаа эрэгтэй хүнийг манипуляц салгаж нэг заван ашигладаг ингээд нэг байх юм бол штэ тий. Яа, тэр эмэгтэй удахгүй салаа жийж болно. Тэгээ тэрний дараа штэ тий амьдрал нэстэж сүнжигдэхгүй. Энийг хаанаас яаж харах вэ гэвэл Johnny Depp, Amber Heard хоёрын кейсээс ингээд харж болно заяа тий. Amber Heard угаасаа ингээд нэг toxic as fuck divine feminine энерги байсан шүү дээ. Одоо Amber Heard-ийг хар та. Жижиг байгаа зү. Жижиг. Гэтэ энүүгээрээ би ийм одоо хин нэг шүүх арчуугаан гэж ингээ огт хэлээгүй шүү. За зүгээр бидний амьдралд яг эдгээр ийм асуудлууд ингээ гардаг аа. Гэтэ бидний хийж чадах хамгийн сайн зүйл нь өөртөө анхаарах. Өөртөө. Жишээлбэл би энийг яаж ингээ нэг амьдралтаа ингээ хэрэгжүүлдэг вэ гэвэл би жоохон боталтай ингээ байдаг юм болгон дээр. Алдаа болгоныгоо би амар дуртай хүлээж авдаг. Би алдах дуртай. Тэгээд би хичээл ингээд сурдаг. Тэгээ би илүү ингээд нэг ухаантай, илүү ингээд нэг цар хүрээ ингээд өндөртэй. Тэгээд бас ингээд болно. Би тэрийг мэднэ. Тиймээс би ерөөсөө алдах гэдэг зүйлээс ерөөсөө огт айдгүй. Бас ингээд би бол нэг хүлцэнгүй хүн бол биш. Нэг хамаа амхаа чимээгүй байдаг хүн биш. Хэрвээ хин нэг миний хязгаар ингээд авах юм бол би шууд тастаж ингээд нэг гаргаж ингээд чадна. Яагаад гэвэл би өөрийнхөө одоо нэг inner peace буюу дотоод ингээ амар амгалан тайван байдал амьдралын маань ингээ нэг гой мөчүүдийг би ингээ нэг хамгаалдаг болохоор хэрвээ хин нэгэн одоо шилээд би одоо болцлоо гэж бодоход эсвэл үерхэл лидер дээр ингээ dishonest зүйл ингээ байлаа гэж бодоход ерөөсөө ингээ араас нь ингээ гуугайл те. Хэвээ би хамгүйгээр л ингээ амьдрч чадахгүй гэж мөн юу? Тийм байхгүй. Тас. Тэгээд нададаас ингээ feminine side гэж байдаг те. Би гадагшаа ингээ гарлаа. Би бол шалчилсан гуйлагч шиг байж болохгүй шүү дээ те. Би за хөш амьдрал юм байна. Чи дээр энийг хий, би дээр энийг хий, чи надад ажиллаа гэж би надад ажиллаа ингээ угаасаа би гараад угаасаа ингээ нэг ажил төрөл бизнесүүдийн хийн тэрүүнтэй ингээ уулзраа олно, уурлах үедээ уурлана, хязгаар тавих үедээ тавина. Энийг үедээ нэн. Угаасаа бас pressure буюу тэр ингээ бүх дарамтуудыг мэдрэх үедээ мэдрэн заяа. Divine masculine энерги яг үндэ ямар үед амар хөгждөг вэ гэвэл асуудал тэр дарамт гэдэг үед яг эрэгтэй хүний тэр энерги амар сайн хөгждөг байхгүй юу. Чи нөгөө нэг ямар ч асуудал ингээ үзээгүй эрэгтэй хүний хараад үзтээ нэг шалчилсан гуйлагч шиг юм байгаад байдсан шүү дээ. Тиймээс ингээд эрэгтэй хүнд ялангуяа хүүгүүдэд за энэ дарамтууд хэрэгтэй байдаг. Тийм болооч тэр бурхан чамд ингээд нөгөө хамгийн том салтыг авчирч ирдэг чинь энэ учиртай байхгүй юу. Яаж вэ гэвэл чамд өөрийн гэсэн амар том зорилго байгаа. Тэрнийхэн төлөө ингээ анхаар харин чи анхаарахгүй гэх юм бол ч гэдэг чиний амьдралын бас хамгийн том салтыг ингээ нэг авчирдаг гэж ингээ нэг ярьдаг байхгүй юу. Тэ яг л тэгээ ойлгоч болно. Тиймээс яг өөртөө үнэж байгаад тэгээд яг ингээ явна да. За тэгээд гадаа ингээ нэг төмөр нүртэй. Тэгээ дотор ингээ орж ирэнгүүт миний feminine side ингээ байдаг байхгүй юу. Хэрэг би жоохон шаналсан бол, хэрэг би жоохон гүнгэлсэн бол, битгэрсэн бол, гунсан бол, яасан бол, ийсэн бол өөрийгөө ингээ нэг ангаахтай амар сайн л байгаа байхгүй. Нээ за зүгээр те гэл ингээл нөгөөргөө аргадаал те тэгээд яг үндэ би одоо энэ feminine side-а хөгжүүлээ зур сурсан байхгүй. Зүгээр хүнийг уучлаа сурсан, өөрийгөө уучлаа сурсан, өөрийгөө инхрийлээ сурсан, өөрийгөө хайрлаа сурсан. Өөрийнхөө энерги хамгаалаа сурсан байгаа байхгүй. Ингэж сурахтлаа би яг үндэ зөндөө олоодаа алдсан байхгүй. Би амьдралын хэд хэдэн моментн дээр өстой мэдрэл мотой хов байж үтсэн. Тэгэл тэр болгоноос хичээлээ сурна штэ. Тиймээс яг энэ хоёрыг ингээд зэрэг ингээд ашиглах нь ийм ингээд үр дүнтэй байд юм аа. Тиймээс таадын амьдрал ч гэсэн угаасаа гадаа гараад ингээд төмөр нүртэй байна. Гэртээ орж ирээд ингээд нэг зөөлхөн байна гэдэг эдгээр ингээд зүйлч айгуу чухал гэдэг байхгүй. Бидний хувьд бол энэ баланс гэдэг зүйлийг үргэлж ингээд нэг хадгалах хэрэгтэй байт юм. Юу вэ гэвэл одоо үнэхээр амар гоё зүйл ингээ manifestation ингээ хий гэж бодож илаа. За одоо хосгүй хүмүүст нь ярьж байгаа шүү. Manifestation хий гэж бодъё л да. Амар гоё ажиллаа ингээл нэг гоё бүтээх те сквал ингээл амар гоё ингээл зүйлүүд хий. Ажлаа гоё бүтээхийг хүсчихвэл миний хувьд бол ингэтэй өөртөө амар гоё юм аваад өчтэй шүү. Тийм. Гэтэ нөгөө хариу нэхлэхгүй шүү. Тэгээд энэ ажлыг би бүтээхийн төлөө би өөртөө юм авч байгаа гэдэг бодоор өөрөөсөө огт авч өгдөггүй байхгүй юу. Зүгээр л би өөртөө хайртай болохоор. Өөрхөн дуртай мэг авдаг. Вау. Тэгээ би уус нэг хоол биерэнд нь уусах юм чи ингээд өөрхөн дуртай биер өөрхөн дуртай ингээ хоол яа мөнгө харлахгүй ингээд нэг дуртай газар ингээ байгаа. Тэгээд гол нь дуртай цаг өнгөрөх ингээ яг өөрөөсөө ингээд цаг өнгөрөөдөг гоё газрууд. Тэгээд ингээд миний өөрийнх ингээд нэг
мөнгө өргөх дуртай ингээд нэг гоё зүйлүүдээ би ингээд өөрийгөө ингээд гээл яваад байдаг байхгүй. Тэгвэл ингээд цаанаасаа ингээд нэг би айгүй ингээд нэг бүтэн гоё мэдрэмжтэй ингээд байж байгаа уусаа хин нэгний тусалцаагаар би өөрийгөө ингээд гоё ойлгож чадаад байна та. Тэнгүүт яа надад ингээд нэг амьдралд хараасах зүйл ингээд байхад болж таа. Тэрнийхэн хэрээр би бас ажлаа амар сайн хийгээд байдаг байхгүй. Юу хүн бүтээгээл наадаа цантаа хээ хөшөө энэтэр гэж пижигнээд ингээд явахдаа амар сайн байгаад байдаг байхгүй. Яад бол би ингээд өөрийгөө ингээд divine feminine энергиэрээ өөрийгөө гоё ингээд арчиж тордоод ингээд хөрхнө гэдэг ингээд явж байгаа цагт ажлаа ингээд нэг хийхдээ ч гэсэн бас айгүй сайн ингээд хийгээд байдаг. Яг юм зэрэгцээд ингээд явж байгааз мөн адил ингээд нэг юу яжсэн. Макс надад ингээд хэлж ирсэн. Чамд нэг хайрын 5 хил гэж байдаг штэ. Тэр нь 5 л байх ингээд. Тийм штэ. Тийм яад бол би тэр 5-ыг ингээд амьдрал багтаа үзэж байгаагүй юм чинь. Тиймээс би зүгээр өөртөө хийгээд сурцсан байгаа байхгүй юу. Цаг гаргах, бэлэг affirmations тэ physical ингээд тооч маач. Яа хэдрээ би ингээд өөртөө ингээд хийж сурч байгаа байхгүй. Эцээц яг энэ ингээд нэг fem бол masculine энергийг энэ дотор ингээд зэрэг ингээд хөгжүүлээл яваад байт. Тэгэнгүүт ингээд нэг хүмүүс ингээд хажуучин байхад эсвэл одоо жишээлбэл найз хүн чинь эсвэл чи ганц бий байсан ч гэсэн ингээд хамаагүй заа. Чиний амьдрал чинь баланстай болж эхэлдэг байхгүй. Тэ. Баланс. Яг баланс л угаасаа бидний амьдралын хамгийн хүсээд байдаг чухал зүйл шүү дээ. Тэгээ ингээд бодоод үзтээ ингээд би бас ингээд ирчүүдэд бас ингээд нэг хэлдэг байхгүй. Өгшөн чи амьдралаа гоё одоо нэг найз өхнөөсөө ингээд нэг хэрүүл сонсохгүй нэг амар айтайхан бай гэж бодж ивэл найз өхнөө жоох эрхлүүлчихгүй ш. Тэ. Цаг гаргал наа гэж мэгэл тэ. Яагаад найз хүн чинь чамд ингээд нэг галзууртлаа уурлаад байна гэж яагаад бол найз хүн чинь чиний хажууд байхдаа аюулгүй мэдрэмж авч чадахгүй байгаа байхгүй. Тиймээс найз өхнөө эрхлүүлээд аюулгүй мэдрэмжийг ингээд өгөөд тодорхой байдлыг ингээд өгөөд тэ. Яа тэгэх юм бол ингээд найз хүн чинь чиний бас ингээд нэг одоо өгсөн наад ингээд нэг энергиуд гэдэг зүйлийг чинь multiple буюу үржүүлээ чамд зөрүүлээд өгнө шүү дээ. Зөрүүлээ чамд илүү гоё тайван гоё нөхцөлөдлүүдийг өгнө. Мөн адил ингээд нэг эмэгтэй хүн ч гэсэн ингээд нэг эрэгтэй хүн ингээд нэг гаргаж байгаа цаг зав ирч үуч гэдэг зүйл дээр зүгээр талархаад ингээд сурчих юм бол нөгөө эрэгтэй чинь ч гэсэн ингээд нэг бүр ингээд хайрлт дурлал урсаал бүр ингээд нэг хөөрхөө шүү дээ. Гэтэ ингээд сурахын тулд эхлээд энийг зөв өөртөө дотроо хийгээд сурах хэрэгтэй нь хамгийн чухал point нь. Тийм л анда. Тиймээс бид нар эхэлж энэ дотор байгаа балансаа анзаарах хэрэгтэй. Би өөрийгөө эрхлүүлж чадчихэв нөө. Би өөрийгөө ингээд уучлж чадчихэв нөө. Би өөрийгөө ингээд гоё ингээд нэг юм зөөлхөн байлгаал те ингээд нэг айсаар норсуулаар нөхөрх ингээд нэг байлгаж чадчихэв нөө. Энийг анзаарах хэрэгтэй. Хоёр дахь нь би гадуур ингээд гарахтаа бас ингээд нэг хин нэгэнд хязгаараа тавиад, жанжин шугамаа бариад, ухаалаг ингээд нэг амьдрал дээр ингээд хандаад, наантай цаантай юмыг ингээд лок ухаанаар ингээд сэтгээд ажлаа ингээд нэг алахгүй хүн шиг бас нэг тогтвортой систематик авч явж чадж гэнэ гэдгээ давхар заавал анзаарах хэрэгтэй. Энэ хоёр чам зэрэг ингээд бүрдсэн цагт чи амьдралаасаа юу ч хүсэх шаардлага болно. Чи хин нэгнээс ингээд нэг намайг эрхлүүлээч би чамд ингээд гомдоод инээ гэдэг зүйлийг хүсэхээ болно. Чи экстэй уурлахаа ингээд болно тий. Чи ингээд нэг шинэ хүнтэй ингээд болцоол тэрнийхээ араас ингээд үхэн хатанг үхэж ингээд болно. Одоо бай хайрын төлөө өөрийгөө батлах гэж ингээд оролдохооч болно. Зөв бүх юм дээр ингээд нэг flow буюу амар гоё урсгалаараа ингээд нэг явж ингээд сурдаг байхгүй. Тэгээ чамд ингээд нэг айх санаа зовох түгших харамсах зүйлүүд ч бүгд багасаад эхэлнэ. Яагад бол чи энэ дотроо yin yang буюу feminine болон masculine энерги зэрэг контролдоод flow байлгаад балансыг олж ингээд чадсан цагт чи одоо юу expect хийх вдэ тийм үсттэй. Тийм байна. Тиймээс би иймэрхүү контентуудыг буцаж ингээд өргөжлүүлж ингээд нэг хийнэ. Тэгээ маргаашнаас бас гоё тааратууд ингээд уулзъя. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа.